Улсын хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани Монгол Улсын засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж Дорнод аймгийн Матад суманд газрын тус олбор хийдэг. Тэгвэл тус компани Монгол ажилчид цалингийн асуудлаас олж ажил хаялт зарлаад байгаа юм а. Өнөөдөр Монголын Тээвэр холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Петрочайна Дачин Тамсаг компани үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлах болсон тухайга мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар 300 гаруй ажиглагчдтай энэхүү компани нь сүүлийн 5 жилийн хугацаанд үндсэн цалин хөлсөө нэмэгдүүлээгүй байна. Гэтэл дэлхийн зах зээл газрын тосны үн 2-3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа билээ. Түүнчлэн улсын хэмжээний цалин хөлс мөн 2-3 дахин өссөн ч тус компани удирдлагууд ажилчдынхаа цалин хөлсийг нэмэх бичгийг ажиллаж амьдрах орчин нөхцөлийг нь ойлгохтой бүрдүүлж өгөөгүй үдийг хүрчээ. Уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлс $1000-аас дээш болсон энэ үед эдгээр 300 ажилтнууд донд доод тал нь $100 цалин авдаг ажилтан байсаар байгаа нь энэхүү ажил хаялт зарлахад хүргэжээ. Хэрв ажил хаялт зарласан тохиолдолд манай улсын хилээр нэгч лидер газрын тус гарахгүй бөгөөд үүнээс шалтгаалan гарах хохирлыг тус компани бүрэн хариуцах болох нэ. Учир нь тус компани өдөрт 10,000 баррел тос олборлдог бөгөөд өдөрт $1 сая ашиг олдог байна. Тэгээ өнөөдрийн тавьж байгаа гол асуудал маань тус компани дээр бид ажилчдын зүгээс цалин нэмэгдүүлэх, мөн нийгмийн асуудалтай холбоотой зарим асуудал шийдвэрлэх шаардлага өргүүлээд даруй бараг 4 сар өнгөрлөө. Гэтэл компани зүгээс одоо хүртэл ямар нэгэн тодорхой арга хэмжээ аваагүй. За өнөөдөр дөнгөж сая ишин албан бичгийн хариугаар нэг цалиг нөгөөрөө шилжүүлээд гэдэг байдлаар өөрөөр хэлбэл нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөхгүй гэдэг байдал иймэрхүү байдалтай хариу өгсөн байна. Мөн шийдвэр гаргах түвшний одоо Петрочайнагийн компани одоо ерөнхийлөгчтэй уулзъя гэдэг саналыг тавьсан. Харамсалтай нь одоо завгүй гэдэг хариу өгсөн байна. Тийм учраас хуулийн дагуу хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаан үүсгэх мэдээлэлээ бид нэр өнгөрсөн сард хөрвүүлсэн. Тийм учраас дараагийн арга хэмжээ болж одоо ажил хаялт хийхээс аргагүй болж байна гэдэг ийм мэдээллийг өнөөдөр бас хийх гэж та бүхний цуглуулсан юм аа. За шаардлага үндсэн хэдэн зүйл байгаа. Хамгийн гол зүйл маань хамгийн сүүлд 2008 он буюу одоогоос 5 жилийн өмнө үндсэн цалин одоо тэрнээс хойш зорилттой нэмээгүй. Өөрөөр баг 4 жил гаруй хугацаанд цалин бол хамгийн сүүлд $70 хавцаад байна шүү. 5 жилийн хугацаанд шүү дээ. Тэгэхээр жилд нэг $10 гэдэг бол яг үүндээ энэ бол 5 жилийн өмнөх үн инфляц. Дорнод аймгийн Матад сум гэдэг бол зах хязгаарыг хангах тал нот 300 гаруй ажиглагч 40 хоног тань тасралтгүй ажиллаж 20 хоног гэж ирдэг. 40 хоног гэрээсээ тэр талд ажилладаг. Ажилчдын одоо хамгийн бага цалин гэдэг үсгэд доод цалинг авах $100 модон цалин ажиллаж баг хөдөлмөрийн өсөлт доод хэмжээний. Хятадын зүгээс үйлдвэрчний хороо байгуулах асуудал бол ер нь зөвшөөрөөгөө спикер завх шаардлагагүй тэгээд үйлдвэрчний эвлэгийн эрхийн тухай хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бид компанид ажилчдыг төлөөлж хамтын гэрээ байгуулахаар асуудлыг тавьсан. Энэ асуудал 2 жил 2-3 сар болж иж хамгийн одоо доод түвшинд батлагдсан. Ер нь хугацаа гэвэл хятадууд авч хэлчихгүй. Энэний нэг юу вэ гэхээр асуудал шийддэг бүх дарга нар хариуцлагатангууд хэлийн цаана байдаг. Манай хэлээс байгаа дарга нар бол асуудлыг дамжуулах тусмал ямар нэгэн асуудал шийдвэр гаргадаг. Ингээд бид хамтын гэрээ байгуулсны дараа ажилчдын нийгмийн асуудал, цалингийн тухай асуудлыг тавиад бас одоо жил гарав. Тавд мэдж манай ажилчдын үндсэн цалингийн тухай бид ярьж байгаа. 38-аас 40% $150 цалин. Өшөө 50% нь мөн 88% нь бол одоо 150-аас $250 үндсэн цалин. Уул уурхайн орц газруудыг нь харийнхын эзлэн түрэмгийлсэн энэ үед ядаж ажиллаж байгаа хэдэн Монгол ажилтнуудын эрх ашигыг дур дасгаас хангах тал дээр нэгийг бодох цаг нь болжээ. Ганцхан энэ компаниуч зогсохгүй авч байгаа цалиндаа сэтгэл дундуур байгаа. Уул уурхайн салбарт ажилладаг олон монгол залуус гомдол гаргаж байсан удаатай. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монгол улсын төсөвд баггүй хэмжээний мөнгө ордог бөгөөд Монгол улсын засгийн газарч мөн энэ асуудалд анхаарал хандуулах ёстой гэдгийг тэтгэж байсан юм а. Монголын хууль хизээж хүчин төгөлдөр үйлчилдэггүйг бүгд мэднэ. Гэхдээ
юу ч хийж чаддаггүй гаслаацуудыг тавилантай ард түмэн бид бололтой. Нөгөө талаар хятад эсвэл солонгосчуудын хувьд Монгол дарга нар хуулиар хэрэгжүүлдэггүй учраас манайд юу ч хийсэн болно гэж боддог байж мэднэ. Гэхдээ хуулиа гуйл болгосон хүмүүс бол эрх мэдэлтнүүд мөн дунд шатны хурган дарга нар яах аргагүй юм уу? Тэдэл ил дад байдлаар гадныхандаа сүлбэлдэж эцэст нь амаа удүүлээд толгой дээрээ гаргасан гэд хэлчихвэл нэг их буруудахгүй бизээ. PetroChina Dachin Tamsag компани хууль бус зүйл олныг хийж байгаа. Хэдэн жилийн өмнөөс хил ам татлаж олон улсын шүүх дээрээ хүртэл тулалцаж байсан манайхантай өстөө ус хөрс бохирдуулж газрын нөхөн сэргэлт хийгээгүйгээс 3 тэрбум төгрөгийн өрөнд орж байсан тус компани одоо бүр царай бизээ. Ямар тааж ажил хайс заасны дараа ямар байдалд хүрсэн талаар бид эргэн сурвалжлах болно.